байцгаана уу? Та бүхэндээ маш сонирхолтой дугаарыг энэ удаа орохоор бэлтгэлээ. Энэ маань юу вэ гэхээр abbreviations буюу товч үг. Англи дээр маш их үгийн товчлтыг бол бид нэр ашиглаж байдгийг та бүхэн маань анзаарсан бах. Зарим үеийн за энэ одоо юу гэсэн үг юм болоо? Ямар олон үсэг тавьсан бэ? Би мэдэхгүй байна. Юу гэсэн үг юм болоо гэж бодож байсан бол энэ удаанаас өнөөдрөөс эхлээд та бүхэн маань бүгдийг мэддэг. Тэр байтугай өөрсдөө ашигладаг болох боломжтой юм байна шүү. За, олон юм ярилгүй хичээлдээ орцгоё. Эхнийх нь ASAP. За, энэ бол хүн болгоны мэддэг үг. Тийм болохоор би ийм хүн юм заах гэж байгаа шүү гэдгийг тайлбарлах үүднээс хамгийн түрүүнд оруулаа гэж оруулсан. За, ASAP гэдэг маань болохоор as soon as possible гэсэн үг байна. As soon as possible. As soon as possible. ASAP. ASAP please. Гэдэг маань аль болох хурдан энэ даалгаврыг маш хурдан түргэн гүйцэтгэх хэрэгтэй гэх юм бол альсгүй маш түргэн шуурхаа чи энд ирэх хэрэгтэй байна гэдгийг хэлхийн тулд can you come ASAP please? Can you come ASAP гэх юм бол маш хурдан энд ирнэ үү? Please reply ASAP гэх юм бол маш хурдан хариултыг өгнө гэсэн үг байгаа. За, дараагийнхаа VS versus гэсэн үг байгаа. VS гэдэг маань versus green versus одоо юу гэдэг orange тий? Green versus orange, apple versus kiwi. Эсрэг тесрэг утгатай айлсгүй бол энийг энэтэй харьцуулах юм бол гэдгийг VS буюу versus гэж товчилдог байгаа шүү. За, дараагийн үг нь FYI. FYI. Энэ маань болохоор маш түгээмэл ашиглагддаг товчсон үг байгаа. For your information гэсэн үг байгаа. For your information. Одоо чамд гэж дуулгахад тийм ээ чиний мэдээлэлд гэсэн гэж орчуулагдахаар байна тийм ээ. За энэ бол болохоор Монгол харж байхад түгээмэл ашиглагддаг кейс нь болохоор имэйл бичээд хэн нэгэн чамд ингээд даалгавар өглөө мэдээлэл өглөө ямар нэгэн юм хэллээ гэж бодоход forward хийгэнгүүтээ for your information гэж тавьчихдаг байгаа. Тийм мэйлийг бол би зөндөө авчихсан. Та нар ч гэсэн зөндөө авчихсан. Энэ маань юу гэсэн үг гэхээр for your information гэсэн юм байна шүү. За. Дараачих нь болохоор ETA. ETA гэдэг нь болохоор estimated time of arrival гэсэн үг байгаа. За энэ маань юу гэсэн үг гэхээр чиний ирэх хугацаа чинь ойролцоогоор хэдвэ? Хизээ ирэх вэ гэсэн үг байгаа байхгүй юу? What is your estimated time of arrival гэсэн үг байгаа. What is your ETA гэж бичсэн байх юм бол. За энэ маань болохоор ихэвчлэн текст хэлбэрээр ашиглагддаг, текст мессеж хэлбэрээр ашиглагддаг. Чиний ETA 10 minutes гэх юм бол 10 минутын дараа ойролцоогоор 10 минутын дараа би бэлэн болох хэвээр очно гэдэг ч юм уу те. За альсгүй бол энэ маань одоо нэг онгоцны буудлын дээр, вагоны буудлын дээр, гадаад очих юм бол автобусны буудлын дээр гэх мэтчлэн газруудад ашиглагддаг үг байгаа. Estimated time of arrival гэсэн үг байгаа шүү. Та бүхэн ч гэсэндээ өөртөө хэлээрээ ирсэн мессежийг ч гэсэндээ маш сайн ойлгож ярьдаг, ашигладаг болох нь байна тийм ээ. Дараачих нь FOMO гэдэг үг байгаа. FOMO гэдэг нь болохоор fear of missing out. Fear of missing out гэдэг нь болохоор ямар нэгэн юмыг хийж чадахгүй байхаас айх, ямар нэгэн юмыг орхитуулахаас айх гэсэн үг байгаа. За энийг болохоор Америкт жишээ нь одоо ингээд хүмүүс өөртөө итгэлгүй байгаа тохиолдолдоо альсгүй бол одоо ингээд ямар нэг юмыг орхитуулах гэж байгаа юм бол орхитуулах гэж байгаа юм шиг санагдаад байх юм бол oh my god I'm having a FOMO гэж хэлдэг байгаа. Энэ нь болохоор одоо юу гэдэг юм би одоо ингээд чадахгүй байх гэхээс маш их айж байна гэсэн тиймэрхүү утгатай үг байгаа. FOMO гэтээ Монголд бол нэг айгу хүмүүс ихлээд байдаггүй. Гадагшаа очиж байгаа тохиолдолд зарим нэг хүмүүс ашиглаж байгаа сонсогдтiin. За дараагийнх нь маш түгээмэл ашиглагддаг. Бүр маш түгээмэл ашиглагддаг үг бол BTW гэдэг үг байгаа. By the way гэсэн үг байгаа шүү. BTW.
BTW гэдэг маань болохоор ямар үед ашиглагдах вэ гэхээр нэг юм хилчээд дахиад нэг энэ одоо нэг нэмэлт мэдээлэл болгож нээрээ тэгсэн шүү гэсэн үг байгаа. Ерөнхийдөө захаа биччихээд, имэйл биччихээд, текст биччихээд энийг ингэж хийчээрэй гингүүтээ нэрээ би чиний юмыг зээлсэн шүү гэдэг ч юм уу тий. Одоо яг санаанд орж ирэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол by the way гэдэг нь болохоор нэмэлтээр хэлж байгаа мэдээлэл нэрээ тэгсэн шүү гэсэн л үг байгаа. Жаад тий. За NP no problem гэсэн үг. I will be late, I can't do it, I borrowed your pen гэдэг ч юм уу. By the way, I borrowed your pen. Нэрээ би чиний үтгийч авсан байгаа шүү, зээлсэн байгаа шүү гэдэг нь NP гэх юм шүү дээ. No problem, асуудалгүй, зүгээр гэсэн үг байгаа. За дараачих нь болохоор RSVP гэдэг маань болохоор ихэвчлэн урилган дээр ашиглагддаг байгаа. RSVP гэдэг нь please respond гэсэн үг байгаа. Энэ нь энэ урилганд хариу өгнө үү, заавчгүй хариу өгнө үү гэсэн үг утгатай байгаа. Та бүхэн ингээ харах юм бол одоо ингээд имэйлээр албан байгууллагууд дээр ингээд одоо хин нэг нь хормондоо өрдөг ч юм уу, эсвэл хин нэг нь арга хэмжээ орлдог ч юм уу. Тэрэн дээр ингээд та бүхнийг үдэн урьж ийн доор нь please RSVP гэсэн байх юм бол заавал энд очих үгүйгээ очих хэсгээ надад мэдэгдэнэ үү, би хүнийхээ тоо гармаар байна гэсэн утгатай байгаа. Энэ бол бас маш их ашиглагддаг үг. Та бүхэн маань хичээлж байгаарэ, хэрэгжилж байгаарэ. Энэ болгоныг энэ хичээлдээ гоё хичээл аваад дээ. Бүгдээрээ ингээ амар хэрэгтэй өгнүүдийг би та бүхэнд одоо ингээд мэддгүү байсан тий, мэддэг байсан, зарим мэддэг байсан, зарим мэддэг байсан л одоо ингээ бүгдээ мэддэг болж байгаа болохоор сайхан байна. За дараагийнх нь LOL гэдэг нь болохоор бид нар чинь нөгөө нэг мессеж хэлбэрээр ингээ аяг ашигладаг шүү дээ. Мессенжерээр би тэгсэн юм гэсэн үгтэй ерөнхлөө гэлдэг шүү дээ. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр laugh out loud гэсэн үг юм биш үү? Laugh out loud гэсэн үг юм байна. Ер нь бол тэгэхээр энэ чанга инээ гэсэн үгээр очиулагдаж байгаа. Laugh out loud инэх loud lol. Дараагийнх нь үг нь DIY гэдэг нь болохоор do it yourself. За энэ болохоор Америкт, Канадад ерөнхийдөө тиймэрхүү газруудаар ингээ очиж одоо ингээ аюух ашиглагддаг байгаа. Энэ болохоор худалдаж авахынхаа оронд өөрөө хийхийг хэлж байгаа байхгүй. Handmade clothes гэж ярьдаг шүү дээ. Ингээ өөртөө ингээ парчиг ойд парчиг ойд өмслөг гэхэнгүүт юу яах нь DIY парчиг. За тиймэрхүү утгатай л үг юм байна шүү. За дараачих нь болохоор BYO гэсэн үг байна. BYO bring your own гэсэн үг байна. Bring your own энэ л дээр ихэвчлэн ингээд ямар нэгэн парти те юм зэрэг болонгууд өөрсдийнхөө юмыг өөрсдөө авчираа ихэвчлэн юу гэдэг вэ? Алкогол гэдэг ахна шүү дээ. Bring your own alcohol гэх юм бол одоо ингээд парти болж байгаа өөрсдийнхөө юмыг өөрсдөө авчирдаг тийм арга хэмжээж болно шүү дээ те. Bring your own гэдэг байгаа шүү. За та нар өөрсдөө ингээд ямар нэгэн гой зохион байгуулалтаагаар ингээд гэртээ хүмүүсийг уурлаа. Halloween одоо удахгүй болох чинь те. Halloween зохион байгуулаад гэртээ хүмүүсийн очиртаа за би та нарыг бүгднгийн чинь манай гэрт 8 дахь цуглахыг үрж байна. BY тэгээд доор нь юу гэх нь BYO алкогол гэдэг юм бол хүмүүс амар үе энэ одоо юу гэдэг юм болоо те тэнгууд нь чи яах нь бинг явна алкогол те. За тиймэрхүү байх нэ. За өнөөдрийн маань хичээл үгээр өндөрлөж байна. Маш хэрэгтэй зүйлийг та бүхэндээ хэлсэн байх гэж найдаж байна. Юуныг цаашдаа бодлохгүйгээр, толгой ирэхгүйгээр ойлгодог болох байх. Өөрсдөө ч гэсэндээ ашигладаг болох байх. За ингээд эцний хэлэхэд TY гэдэг нь thank you гэсэн үг байна. Миний хичээлийг үзэж сонирхсонд TY дараа дахин уулзлаа. Түр баяртай. Миний Instagram-ыг follow хийгээрэй. Номтой хамт гэсэн Instagram байгаа. Мөн номтой хамт гэсэн YouTube хаягийг маань subscribe хийж лайк дараарай. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.